За та бүгдийн энэ өрөө мэндийг хүргэе. За та бол сүүлийн чөлөөлөх гэж их ярьж байгаа. Тэгээ энэ дотор эдийн засгийг чөлөөлөх, эдийн засгийн эрхчлээний тухай хууль гэдэг. Уг нь бол эдийн засгийг чөлөөлөх асуудал чинь тэртех бараг 35 жилийн өмнө зах зээлийн нийгэм шилжснээр бий болсон байх учиртай. Зах зээлийн нийгэм шилжнэ гэдэг чинь өөрөө эдийн засаг тэр чигээр чөлөөлөгдөж байгаа гэсэн үг тийм. Тэгээ харамсалтай нь энэ чөлөөлөгдөөгүй учраас ингээд ийм хууль өргөн барихтаа тулаад явж байна. За эдийн засгийн Index of Economic Freedom гэдэг эдийн засгийн эрхчлөөний индекс гэдэг байдаг. Энэ дээр бол 60 оноотой буюу бараг л чөлөөгүй, эрхчлөөгүй улс гэж явдаг байгаа. Ийм ангиллалд орцсон явж идэг. Тэгээ энэ дээр юг авч үздэг гэвэл мэдээж төрийн зардал тийм маш их хэмжээнд өндөр байдаг. Мөн элдв төрлийн зохицуулалт, хууль, дарамт шахалт их байна гэж үздэг. Мөн одоо иргэдийн өмчийн эрх баталгаагүй байна гэж үздэг. За төсвийн зардал бол дотоодын нийт бүтээгдэхүүний бараг ойролцоогоор 30 орчим хувьтай тэнцүү байгаа. За төрийн өмчийн оролцоо бол асар их байгаа. За мэдээж одоо бид бүхэн ам нэг болгонд бол ярьдаг засгийн газрын бүтэц бол асар их давхардалтай байгаа гэдэг. Тэгэхээр энэ бүгдийг шийдэхин тулд үндсэн 3 чиглэлээр та реформ хийх ёстой тий. Яг жишээлбэл бүтцийн реформ. Нөгөө бидний дандаа ярьдаг засгийн газрынхаа энэ бүтцийг та багасгах уу? Одоо та нэг залуу хүн байна да нөгөө Хавьер Милей шиг ийм дөрвтэй өөрчлөлт хийж чадах уу? Засгийн газрынхаа тоог одоо бие биендээ барьцаалагдахгүй хүн шиг 9 яам болгодог ч юм уу? Ийм дөрвтэй өөрчлөлтийг та хийх хэрэгтэй. Энийг хийхгүй бол таны энэ одоо бодож байгаа юм бол хэрэгжихгүй. За дараагийн реформ, зах зээлийн реформ. Хувийн хвшиллийн хийж чадах бүх юмыг хувийн хвшлэр нь хийлгэх хэрэгтэй. Төрд одоо хувийн хвшлийг хийж чадж байгаа ямар ч ажлыг даалгахгүй байх хэрэгтэй. Та энийг маш зоригтой хийж чадах хэрэгтэй. За мэдээж дараагийнх нь бол сангийн, төсөв санхүүгийн реформ. Тэгээ энэ дээр бол та мөн маш их дөрвтэй одоо дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэхийн төсвийн зарцуулалт, зардлыг бол дөрвтэй хэмжээнд 10% хүртэл 10% хүргэгч байд юм уу? Ийм том хэмжээний өөрчлөлт орж иж та магадгүй залуу хүнийхээ хувьд легасигаа үлдээх баха. Энэ 3 одоо бодиттой өөрчлөлтийг хийхээс нааш таны одоо бодож байгаа өөрчлөлт тэр эдийн засгийн хэрэгчлөөнд бараг хүрэхгүй баха. Тэгэхээр ийм 3 асуудал дээр та ямар зүйл бодож байна вэ? За хоёрдугаарт авилга. За Ардсан намын үед 2015 онд 92 дугаар байранд байсныг нь 20 байр урагшлуулаад 72-т илүү аваатсан байдаг. 72 дугаар байранд аваачаа засгийг өгсөн. Тэрнээс хойш ардын нам 10 жил засаглалаа. Үр дүнд нь 50 байраар ухарлаа. Тэр та яг энэ авилгатай тэмцэх энэ чиглэлээр юу хийх гэж бодож байна? Одоо овоо ингээд авилгатай тэмцээд байгаа юм шиг энэ өмнөх засгийн газрын тэргүүн. За баярмаа гүшэнд нэг минут. Тэгэхээр одоо ингээд та бүхэн чинь эцсийн дүндээ энэ чуулганы санал хураалтад оролцож байгаа байдлыг харахаар ердөө ардсан намаас үл хамаарч ардын нам доторх тэмцэл зодон бол энэ бүх юмны учиг байсан нь бол сая харагдсан. Тэгэхээр та энэ авилгатай тэмцэх ажлаа үргэлжлүүлэх үү? Замдагчдэр ерөнхий сайдын эхлүүлсэн ч юм уу яг жинкнээсээ хийж эхэлж гэнэ үү да гэж харсан энэ ажлыг хийх үү? Авилгатай одоо хамгийн эрчимтэйгээр тэмцэхийг санаагсан энэ хоёр сайдыг та чөлөөлөх үү? Хэрвээ та чөлөөлж байгаа бол таныг бол авилгатай тэмцэж байгаа юм байна гэж үзэхэд маш хэцүү болно. За 3 цаг гişүүд зөндөө асуучлаа. Энэ нийслэлийн засаг дарга чи одоо юу болоод байна? Улсын хурлыг бүр дарамтлж шít. Улсын хурлын гишүүдээ нэг нэгээрээ гараад ир үзье гэж шít. Гэхдээ энэ ч одоо юу вэ? Улсын хурал буюу парламентын бүрэн ирэхэд бараг халдж байгаа юм биш үү? Хүний гэрийн гадаа очиж оюун гэрлээ гараад ир үзье. Гэхдээ одоо юу вэ? Ч одоо их хурлын гишүүдийг үг хэлхийг ингэж дарамтлж байгаа юм. Санал хэлв. За учирлэг шүү. За гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл үүргийг хэрэгжүүлнэ. За авилгатай тэмцэх ажлыг бол бодиттой ажил хэрэг болгохоор ажил нэгсэндээ бол тогтолцооны асуудал. Би өнгөрсөн хугацаанд бол хүнээс хамааралгүй шийдвэр гаргах, энэ дижитал засаглал, цахим засаглалын индексийг урагшлуулах ажлуудыг бол олон одоо бас нэг сүүлийн бас нэг 3, 4, 5 жил бараг хийдлээ л дээ. Тэгээ ийм учраас өнгөрсөн хугацаанд тэр 820 мянган мөр өгөгдөл ил болсон тэр шилэн ажиллагаа гэдэг энэ ажлуудыг бол хийсэн хэрэгжүүлсэн. Цаашдаа ч гэсэн одоо энэ ажлаа үр дүнд хүрэхээр би танд хэлсэн шүглүүлэгчийн хуулийг батлан гаргана.
Олборлох салбарын ил тод байдлын хуулийг батлан гаргана. Байгалийн нөөцийг бүрэн амруулж ил тод болгоно. Дээрэс нь энэ одоо арчсан намын одоо бүлгийн одоо алтан гэрэл гишүүн одоо өмнөх засгийн үед өргөн барьж исэн энэ ял завшаад байгаа асуудал нийтийн албан тушаалтнууд тэр хөрөнгө хураах механизмыг ч гэсэн тодорхой болгох ёстой гэж бол би зорино. За дээрэс нь засгийн газар бол авилгатай тэмдэг чиглэлээр бол энэ нээлттэй засгийн түншлэлийн гишүүний хувьд би бас дөрвтэй алхмуудыг бол хийн. Мэдээллийг нуухгүй дээрэс нь ашиг сонирхлын дөрвөн бас гишүүд хэлж ийсэн. Тэр хариуцлагатай алба ашиж байгаа сайд нар тэр ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг. Тэгэхээр улс төрийн намын даргын хувьч тэр гүйцэтгэх засаглалын даргын хувьч тэр тэргүүний хувьч тэр хариуцлага бол одоо тооцоод шатанд нь ашиг сонирхол авилгаас үржин сэргийлэх асуудал дээр бол ажиллана. За та хэлсэн эдийн засгийн эрх чөлөөний хууль бол өөрөө үндсэн анхдагч тэр суур хуулиар зохицуулагдахаас гадна үндсэн хуулинд заасан бизнес одоо эрхлэг хувийн өмчтөө байх одоо тэр газар эзэмших одоо юу гэдгийг бусад төрлийн тэр эдийн засгийн эрх чөлөөг олгосон эрх чөлөөний заалтууд руу хэн нэгэн бүтүүлгээр халдаад байдаг учраас тэр жард яваад гэдэг юм үзүүлэлт гарч ирдэг. Тийм учраас тухайн үед 21 хуулийг дагуулж ирсэн. Тэр үндсэн хуулийн суур зарчмыг үгүйсгэсэн олон хуулиуд байна. Тийм учраас энэ давхар лийдлийг арилгах ёстой. Тэгээ сая засгаас барьсан буцаага татсан хуулийг бид тэр дагсан хуулиудын өөрчлөлтөд оруулж иж эдийн засгийн эрх чөлөөгөө иргэд бүрэн хангах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх ажлуудыг шатараалтай хийн. Тийм ч учраас одоо тэр чиг үүргийн шинжилгээ, саяны татврын бодлого, тэр зөвшөөрөл мэдээлгээд эдгээр асуудлыг цогцоор нь оруулж ирж эх оны одоо төсвийг дагуулсан реформын шинжтэй ажлуудыг бол зэрэгцүүлж хийнэ гэдэг ийм одоо төлөвлөгөөтэй бол байгаа. Тэгээ ер нь бол Монгол Улсын үндсэн хуулинд заасан энэ эрх чөлөөнүүдээс хиймэл оюун дээр шинжилгээ хийхэд 228 одоо хууль дээр эдийн засгийн эрх чөлөөнд зөрчиж гинэ гэсэн дүгнэлт гарсан. 228. Тэгээ энийг том тоо байхгүй. Тэгэхээр энийг эрх зүйн чөлөөлтийн хүрээнд чөлөөлж өгөхгүй бол хувийн хвшил, гадны хөрөнгө, баялаг бүтээгчнэр бол Монголд бизнес эрхлэх болцоо байхгүй байна л гэсэн ийм л дүгнэлт шүү дээ. Тийм учраас энэ эдийн засгийн эрх зүйн ногоо хөгжлийн авилгын эсрэг чөлөөлт гэдэг бол энэ эрх чөлөөний дөрвөн зам гэж одоо томьёолоод байгаа юм л да. Тийм учраас энэ чөлөөлтийн бодлого гэдэг бол өөрөө их одоо том дэвшил авчрах бодлого тэрийг заавал хууль хийхгүйгээр гүйцэтгэх засаглалын түвшин шийдвэрлээд явах асуудлуудаа шийдэж бас явна гэдэг хэлье.